Тамирчид шалгалсан байгаа. За энэ аврагын алтан медалийн төлөө Солонгос Бельгийн тамирчид. За одоо ингэ эмхтэй хүрл мэдээлэл Тайван, Турки хоёр тамирч харагдаж байна. Энэ хоёр тамирчны улсын хувьд ярих юм бол Тайван бол байтал аяг өндөр хөгжсөн компаунд аль мундаг сайн тамирчид байгаа. Эднээс Олимпиас медаль авсан, багаараа медаль авсан тамирчид байдаг. Одоо энэ дийсэн тамирчид нь бол бас ирээдүйн дараагийн тэмцээнд бэлтгэж байгаа тамирчид. За эдгээр бас яг эцэстээ оноо цуглуулах юм да тий. За нэгдүгээр айн дээр Тайваны тамирчин Ву Тин гэж танд. За хоёрдугаар айн дээр бол Аяс Бера Сусер гэж тамирчин байгаа. За одоо энэ эмэгтэй тамирчны номыг та ингэ харахад бол яг тэр үзүүрдээ хоёр дуу байгааз. За эн чинь нөгөө хөвчийг номруулах юм да энэ 3 утсаар гэж байгаа. За Тайваны тамирчид. Зарван цаг нэ. За бас тааруу ихтэй хийлээ. Ву Тин ихний хараагаа хийсэн байгаа. За Сусер 9 онж байна. Одоо сум болгоныг л ерөнхийдөө очиж аваач барьж эсвэл илүү гарч алдааг нь ашиглах гэдэг юм уу. Нэг эсрэг нэг тулаан бол ерөнхийдөө багийн талаанаас сэтгэл зүйн хувьд чал ондоо болоо явчихдаг л да тийм ээ. Энд чинь ерөөсөө нэг хүн гуруулаа нийлээд те нэг бол багийн эсрэг баг биш тийм ээ. Нэг хүний эсрэг хүн учраас тий. Тэгэхээр бүх юм өөрөөс нь хамаарна. Их л гоё цэвэр харуулах бол сэтгэл зүйн баг л та. Төвдний гэдэг шиг. За Туркийн тамирч одоо 8 19 гээд Тайваны тамирчин. Туркийн тамирчин 10 оноо. За ингээ 2 оноо авч илүү явж байна. Турк бас одоо бидний оролцож байгаа тэмцээн чинь Туркт болно. Олимпийн сүүлчийн эрхийн тэмцээн. Тэгээд Туркийн хувьд бол тамирчид бол бас сая нэг залуу тамирчин бас дэлхийн замаар бас гарч ирж илээ. Ер нь бол тэдний дасгалжуул Орс школ Орс арга барил заагдсан тийм. Тайваны бол хувьд бол эдний өөрсдийн школ нь болохоор ерөөсө Солонгос өөр 90-ад оны ихэр байна уу? Бүр Солонгос дасгалжуулагч аваад бүр ингэ бүр анханаас нь ингэ суур тавьчихсан. Тэгээ ерөнхийн өрсөлдөж байгаа эмэгтэй эрэгтэй компаундчууд энэ байд харваад гэсэн тамирчид бол дээгүүр их оролцдог. За ингээд хоёр дахь зогсоол хоёр дахь ээлжийн харваа эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү тэмцээнд бол манай улсад зохион байгуулагдж байгаа тус тэмцээнд бас дэлхийн 20 гаруй орны 24 орны 250 орчим тамирчин оролцож байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. За энэ бол ерөнхийдөө 10 гаруй удаа зохион байгуулагдсан тэмцээний дундаж үзүүлэлтээс бол дээгүүр ийм оролцогчтой байгаа. За анхны тэмцээн бол 15. За тэгээ нэг 20 дөгсөн орны тамирчид оролцож исэн тэмцээнүүд их хвчлэн зохион байгуулагдж исэн бол энэ удаад 24 орны баг тамирчид 25 орны баг тамирчид оролцож байгаа. За манай яг энэ төрөл төвшин жаргал оролцсон юм байна тий. За 10 тэгээд Их Британий тамирчин Глассанд хожигдсон юм байна. за 10 буудлаа. За Туркийн тамирчин 2 онооны зөрүүтэй гэдэг бол ерөнхийдөө за 10
нэ. За одоо ингээ зүрх арилчих. Зүрх арилаа тэнцсэн. Ганц алдаа Одоо тий. 10 аль 10 бод бол оноо тэнцүү. Юу лээ? Тэг ин тэнцэн. Одоо ерөөсөө яг ижлэхийн 5 сум тавьчих. За 57. За 10 бод. Хоёул 10-ыг онж улмаар 57-57-оор тэнцлээ. 60 онохоос 57. За тэгээд одоо бол сэтгэл зүйн хувьд 50 хамаагүй илүү болж байгаа. Тэгж. 2 онооны зөрүүтэй байж байгаа цаа ерөөсөө 1.10-аар тэнцвэрчлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ ерөөсөө богино хугацаанд л нэг тухайн таймерчийн өөр нэг тактик гэх юм да. Хурдан орчиндөө дас өөртөө анхаарал төвлөрүүл хэдийн өндөр хурдтай тэдэл амжилт гарах боломж. А тэгэхгүй ингээл одоо ингээл болохоо байлаа шиг юм уу алдчихлаа шиг юм уу ингээл янз янзын бодоод одоо өөрөөх нь тэмцээн хийх стүүлээсээ өөр тийшээ ингээл анхаарал сарнаад эхлэх яг нөө амжилт гарах магадлал айгүй муу л байна. Ерөөсөө буудлах ч юм уу байдал ч юм уу яг энэ тийм чиглэлийн спортуудад бол тамирчдын гол бэлтгэл яг тийм байдаг шүү дээ. Орчиндөө маш хурдан дасан зохицох. Орчиндөө маш сайхан мэдрэх, түнд зориулж өөрийгөө бэлдэх. Тий. Хичнээн одоо 8 бууцсан гэсэн сүүлийн 2 сум 2 10 бууцчих тэгээд оноогоо аваа явчихсан. 8 бууцлаа гэд яна 8 бууцлаа гэж сэтгэл санаагаар оноод дахиад 9 ч дахиад 8 бууц. Тийм магадлал өндөр байдаг. Тийм учраас аль аль нь одоо бол одоо энэ 3 дахь бол бас их гоё бүр өрсөлдөөнтэй болох гэж бодож байна. Аль аль нь оноо тэнцүү. Ер нь бага торооны тамирчид сэтгэл зүйгээ ер нь хэрхэн боддог вэ? Энэ их тамирчдыг ер нь ажиглаад анзаараад тахаар их 50 улсууд байгаа гэдэг. Одоо ингээд гаднаас харахаар 50 юм шиг бол дотроо бол одоо ерөөсөө яг л компьютер ажиллаж байгаа юм шиг л байгаа. Ерөөсөө энэ бүгд ингээд мэдрэх хэрэгтэй одоо гар одоо тоолол зогсож байгаа байрлал ном татж байгаа энэ хараалал энэ чинь аюу олон юм нэг хугацаанд л бүгдээр ингээд одоо зохицуул. За аль аль нь 2-10 бодож байна. Ерөөсөө нэг юм өөрчлөлтөд сумны цэцэл өөр төш яваад байдаг. Тийм учраас бүх юмыг энэ удаад байгаа бол чинь ингээ харахад ингээ хараалаад байгаа юм шиг болос үнэндээ тэр хүн өөр байрлал харуулах техник байрлал ингээ байрлуулах юм да тий. Харуулах бэлэн байдал яаж байгаа. Бүх юм боллоо гэхлээр харуул. За тэгээд хоёулаа л 10 бодоод яваад байна. Олимпийн наадам дэлхийн одоо бүр томоохон тамирчдын хувьд харж байхад яг халз харваан дээр ч байд юм уу өрсөлдөгчийн нэг жоохон алдаан дээр нь сэтгэл зүйн дайралт болгоод өшөө илүү ингээд онооны зөрүүг хадгалаад байдаг тийм ээ. Ерөөсөө богино хугацаанд л маш олон хувилбарл одоо бодох хэрэгтэй. Тийм бодох хэрэгтэй. За энэ 10 он чадвал дахин оноо тэнцэнэ. За бас 10 бод халтар 10. 7 цагт. Одоо хоёр бол маш сайн харуулж байна одоо 100% гүйцэтгэх юм да. 3 сумаа 10 бод нэг бас энэ бол маш нарийн. За үзэгчдэд хандаж хэлэхэд энэ бол хүрэл медалийн харуултууд маш өрсөлдөөнтэй явагдаж байгаа. За энэний дараагаар бол одоо алтан медалийн харуулт Солонгосын тамирчин болон Бельгийн тамирчид хооронд болно. Заримдаа юм тохиолдол үзсэн. Оноо өндөр гарч ирчээд тэгээ нөө амарч аваад байгаа байхгүй. Амарч авсан үндэ заримдаа ялагч. Тэгэхээр нөгөө оноо өндөр байсан хүн чинь өөрөө нөө оноогоо хадгалах гээд бас цэнэд харуулдаг. Нөгөө ялагдчихсан хүн чинь за энэ мондоггүй юм чи яад ингээд зүгээр харуулчихдаг. Тэгэхээр нөгөөд нь сэтгэл зүйн давуу болоо яваад бас нөгөө нэг тийм нэг тохиол бас гарна. Тэглэг байх уу? Тий. За Тайван 4 дахь ээлжийг эхлүүлэх юм байна. Ву Тин гэж тамирчин байгаа. Маш бас л сүүлийн эхний сумд дээр их тааруухан харчныг хэлж тооцох юм бол Яг. алдаагүй явчлаа шүү дээ баг. За харуул. За 10 цаг. Одоо ингээд тусгалыг харахлаа ерөнхий 10 цаг руу гоогоож. Тэгээ жоохон алдаа ингүүд 9 цагийн 10 цагийн 9 төр бууж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхий тусгал нь жоохон голчоос 9 цаг тал руугаа байна. За энэ алдсан баха энэ 10 цагийн 8, 8 цагийн 8 гээд нөгөө сумны тусгалуудаас ингээд тэрс салангад байгаа. Тэгэхээр 10 цаг 8 цагийн алдаа хийгээд байна гэсэн үг. За одоо энэ хэрвээ мэдсэн бол барьж бодоо тий.
За яг ингээд 4 цагийн 10 бод. Өмнө Ил нөгөө маш хөөр засч чадж байгаа тийм. Нөгөө нэг өөрөөрт анхаарал төвлөрөл. За одоо энэ сая 10 цагийг суудсан юм чи яах нь. Тэр яг 9 цагаар 9 цагийн 7. Муу харавчлаа. Тэгэхээр ингээд сүүлийн алдсан 3 шугам ингээд харсан. Ерөөсөө 9 цагтай байна гэхэлэр энэ хүн өөрөө тамирчин 9 цагийн алдаатай юм байна гэх. За энэ бол яг дахиад Маш том цогт өгчлөө шүү дээ. тий 3 цагийн 10 буюу 10 цагийн 9 бойсныгаар дахиад яаж н тамирчин тухай юмдад тооцоё гээд хоёулыг нь 4 цагт нь 10 бодож байна. За 8 цаг 9. За энэ ингээд ерөнхий уг тамирчны алдаа ер нь 9 цагтай байна гэж одоо тэгээд одоо дасгалжуулж хэлж л байгаа. 9 цагтай чи алдаад байна. Тэрэн дээр анхаарч идэв юм харуултын техник гэж юм бас хэлж л байгаа. Тэгээ хэрвээ энэ тамирчин өөрөө тэрийг хүлээж авч ойлгосон бол өөрөө тэр алдаагаа нэрээ тийм ийм алдаа байдаг гэдэг мэдсэн бол одоо энэ дараагийн харуултан дээр одоо жишээ нь 9 цагт нь харахгүй тийм хэрвээ хараад байна гэсэн тэр хүний алдаа нь өөрт нь бүр одоо юу гэдэг нь анхаарал алдаад одоо өөрөө нэг нервтэх юм уу тийм бол одоо хүн бас өөрийгөө хянах чадвар бас хэцүү болчихно. Нөө 50-ны хувьд бол аюу том болж оноогоо дасраа явчих болтлоо. Одоо энэ 50 бол яг өөрөө 50 авч даан бараг их суудсан гэсэн. Ялах бол аюу тэглэг байх уу. 7 гэж аюу хоолоо болж байгаа. Тийм 4 онооны юу лээ 116. За оноо баг гэдгээр Турки тамирчин ихэлж авахар болж байгаа. Одоо 114 онооны зэрэгтэй 9 7 9 гэдэг бол 5 оноо нэг зогсоол дээр 3 сумс 5 оноо гэдэг эдгэрийн хувьд аюу хэцүү. Нөгөө нь дор ээж 2 удаа 8 онох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. 2 удаа тэгээ энэ чинь хэрэг орог 8 чинь хүн өөрөө гоё идэлтэй болчихсон 8 хэрэг орог онохгүй шүү дээ. Ерөөсөө л 10 алдлаа гэхэл 9 ч гэдэг юм аа. Хүн чинь өөрөө сандраад ингээд хянах чадвар байхгүй болоод ирлээ. Яг маань номсон байт дээр бол харагддаг байхгүй. Маш наривчлалтай байдаг болохоос наацхан ингээд хараа гар хөдлөөл эхлэх. Даял сумын нийслэл өөр болоод эхэлнэ. За ямарсан Туркийн тамирч одоо харах гэж байна. За одоо араас нь нэхэж тоглоно шүү дээ. Тийм нэ. Бүгдийн л 10 10 хэрэгтэй. За 10 бодож. За 10 бодож. 12 цагийн 10 гэдэг бол ерөнхийдөө гол бол маш сайхан байна гэсэн үг гэж ойлгож байна тийм ээ. Ер нь л тэр яг голд нь байгаа тэр цэг биш үү? Тийшээгээл байвал. За энэ дахиад 8 цаг алдаа гэж. Ер нь л энэ талын нэг алдаа хийгээд байна. Гараараас хавч хараад байгаа юм уу? За дахиад 10. Бүр 6 оноо болчихлоо. Тийм ээ л энэ өөрөө их докторгүй аюу докторгүй хараад байна л да. За шөө дөрүүлтэй л болох нь дээ. Бүр тасраа явчихлаа л да. За ингээд Тайваны тамирчин Ву Тинтин оюутны дэлхийн аварга тэнд шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болцлогийнхөө хангаж байна. 4 ээлжийн 10-нд за эхний ээлжид нэг удаа 8 онсныг стооцол ерөөсөө алдаа гаргасангүй. Үлсэн харуулт. Их сайн харуултыг үүсдэг дээ. Тэгээ энэ нөгөө дуршлаг нөгөө бэлтгэл энэ бүгд хамаарж байгаа юм байна. Тэгээ тамирчин их сайн бэлтгэл хийсэн тэмцээн дээр л үр дүн хараг. За ингээд хэсгийн формын дараа тэмцээний эмэгтэй ганцаарчлан төрлийн аврагын алтан медалийн төлөө харах хоёр тамирчин талбайд гарч ирэх ёстой. Бельгийн тамирчин Сара Приес за мөн өмнөд Солонгосын тамирчин Ко Суён гэсэн хоёр тамирчин үүсдэг байгаа. Ко Суёны хувьд бол өглөө хамгийн ихний финал буюу холимог төрөлд бас аврагын алтан медалийг хүртсэн байгаа. Болж байна.